залуу зохион бүтээгч 2016 улс хурлааныг дэмжиж The Nature Conservancy Mongolia тэр хүмүүс байгууллага ажиллаж байна. Түүнээс гадна нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан 2016 залуу зохион бүтээгчтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Гэтэл хөгжиж байгаа зохион бүтээгчид юу сэтэж, юу бүтээхээр орж ирж байгааг одоо бүгдээр харцгаая. Зохион бүтээгч давх сүрэнтэй танилцъя. Сайн байна. Баталтын давх сүрэн гэдэг шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн магистратур байгаа. Энэхүү тэмцээнд ногоон хөгжлийн асуудал шийдвэрлсэн хоёр санаатай орж байгаа. Go Green гэдэг эхний санаа маань болохоор ургамлын ургацыг нэмэгдүүлэх, тасалгааны орчинд ногоон ургамал тарих боломжтой болгох. Энэ болохоор цэцэгний ус, нар, тэгээд болдоо, тэгээд температурыг хэмжиж аваад Bluetooth-ээр мэдээлэлээ дамжуулах. Ерөнхийдөө энэ маань нановаттын микроконтроллер тавиад нановаттын Bluetooth модуль тавиад нэг хуруу цагаар 30 хоног цэнгээ барих боломжтой, 30 хоног бүрэн ажиллах боломжтой ийм бүтээлгийг хийж баталсан байна. Тэгээд энэ аппликейшн тал дээр болохоор Internet of Things ашиглаж байгаа зүйлсэн интернет. Тэгээд Bluetooth-ээр мэдээллүүдээ аваад интернет рүү оруулсан мэдээллээр нь та ийм цэцгийг ингэж ялцлах ёстой. Та одоо цэцгээ хослох болж, болдоо нэмэх болж, тиймэрхүү зөвлөгөөг өгөх зорилгоор ийм IoT аппликейшн бүтээн дуусна. За тайзан дээр үрж байна. За. Одоо цог жавхлан шүүгч өөрийн хүүхэд насны дурсамжийг уудлан чамд цэцгээ хэрхэн усалдаг байсан тухай, одоо хэрхэн усалж болох тухай ярина. За яах вэ? Чи юу үзэр? Модуль конструктор юуны техник дээр тий механик ажиллагаатай ийм цэцэг услогчуд байж байгаа, бас электрон байж байгаа. Тэгээ би яг чамд дэмжиж байгаа юм юу нэгтэр дандаа одоо хижээлийн асуудал хүндрэлтэй байгаа тохиолдолд ихэнх микроконтроллерүүд чинь нано шүү, пико поwerын юунууд микроконтроллер гараад ирсэн шүү дээ. Тэгтээ хэрэглэн тэр болгоно нэвтрэхгүй байгаа. Уул одоо ийм нэвтрэх хэрэгтэй. Хэрэг пико power юм уу nano power-ыг ашиглаж байгаа болвол батарейга цэнэглэг биш зүгээр тэртэргүй нар тусч байгаа юм чи жижиг нэг ийм хаашаа 5 сая өдрийн зайтай үсгчээр бол шөндөө цэнэглээл тэр чи тасралтгүй ажиллана шүү дээ. Тэгэхээр тэн дээр тэрийг нэмчих мэдөө. Хоёрдугаарт одоо зөвхөн нэг юм дээр ингэж хийх гэж байгаа бол айл одоо шил манай гэрийн давцсан дээр бол ганцхан цэцэг байдгүй л да. Баахан ингээл одоо 5 6 байж байгаа шүү дээ. Тэгэхээр үүрнүүдтэй ингэж яхаа тэрлүүн одоо чийг мэдрэх гिचүүдэл тус тусна шүү дээ. Тэ? Гэтэ тус тустай ярина. Нар бол мэдээж нэг л мэдрэгч шүү дээ. Тэгээд ингээд олон болгочтой. Тэгээд дууцахаа өгчдөг нано power хийж байгаа юм bijэл одоо болж байна. Тэгэхээр энэ бүтээлийг би бол хувьдаа их дэмжиж байна. Даваа сүрэн хэрвээ энэ бүтээл чинь хийгдэх юм бол хамгийн түрүүний худалдан авахч байсан ч гэсэн тэр авчтай. авъя. За ингээд гэрэл ас дүнд гарн ногоон гэрэл тийм ээ ногоон бүтээл ногоон гэрэл хөгжигдөх ёстой тэмцэх ёстой. Баяр хүргэе. Ногоон бүтээл дулаан гэрэл авч болохгүй тий. Дараагийн бүтээл гоорой. За. Би нэг судалгаа авсан байгаа. Тэгэнгүүт цахилгааны хэрэглээгээ хүн бүр мэддэхгүй гэсэн чи 4 хүн тутмын 3 нь мэддэхгүй гэсэн байгаа. Тэгээд иймэрхүү цахилгааны хэрэглээг үр ашигтай болгох төхөөрөм сонирхож ийн гэсэн чинь дөрүүлэл сонирхож байна гэсэн байгаа. Залууртай юм залгахад яг одоо та тэдэн төгрөг нэг цагт тэдэн төгрөг төлөх юм байна гэдэг. Тэдэн мөнгөтэй нь буталгаад нь гарах уу? Тийм, мөнгөтэй нь буталгаар даргаад тэгж өгснөөрөө хүмүүст яг та юм бодит юм хэмнэлтийг хийж байгаа шүү гэдгийг яаж өгөх юм ба, ойж өгөх юм ба. Энэ болохоор яг нөгөө бас давхар нэг асуудал шийдэж байгаа юм. Энэ болохоор ампер кламп шиг тэгэнгүүтээ тоолуурн дээр байрлсан байгаа. Энэ төхөөрөмжөө тоолуурн дээр тавьчаад сөөхийнхэн орж ирж танаа хаалгыг зөхөхгүйгээр аппликейшнээр дамжуулаад бүх тоолуурын мэдээллийг аваад төвлөгөө явуулах боломжтой болно. Будааг шиг залгуулах тэр будааг шиг чинь хичнээн юу хэрэглээд байгааг заах биш юм уу? Харин тийм үү? Яг одоо би 5 минут эндүү бол яах вэ? Энэ маань хэдэн дүүрэг бол яах вэ? Утас цэнэгээс 2 цаг цэнгэлсэн чи 2 цагт энэ утас хэдэн дүүрэг цахилгаанаар авчваа гэдгийг л гаргах гэдэг байгаа үстэй. Тийм. Тэгээ манай эхнэр яг ийм асуултыг асуужсан надаас. Тог их гараад байна. Одоо энэ угаалгын машин их ажиллаад байна уу?
хөрөгч их Эсвэл одоо чи загас авчир тавьчаад тэр чиний загас чинь баг энэ тогны мөнгө илүү гаргаад байна шүү. Би нөгөө загас нь үгүй энэ чинь лед гэрлэр асдаг гэдээ би яриад. Гэхдээ би чадлыг би өөрөө хэмжиж бас боломжтой байгаа юм л да. Тэ? Яг тэр тусдаа хит хидэд байна гэдэг чинь мэдэхгүй шүү. Тий. Ягаад ихнэр нөхрөө миний бүтээгдэхүүн илүү чинь чиний бүтээгдэхүүн бага гэж ярьж болохгүй шүү. Энэ бол үнэхээр хэрэгтэй бүтээгдэхүүн. Асуудалд ороод. Тий. Харин харьцуултыг нэмчээр байна. Энэ бол миний бодлоор бол за ирээдүйн одоо инженерийн шийдлийн ухаалаг нэг хэлбэрийн алхам нь шийдлэн цаашаа хөгжих боломжтой нэг үнцг боломж харж байна. Тэгэхээр энэ бүтээлийг манай шүүгчлэр дэмжээсэй гэж үзэгчдийн хамраас хүсэж байна. За наач бол яг манай нэвтрүүлгийн шин зорилготой таарна нэг манай хамтарч ажиллаж байгаа ATC-ийн нэг юутай зорилгод нийцэж өөрөөр хэлбэл байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулах тийм ээ. Гэхдээ би бол ингэж бодож байна. Чи наад хоёроос салга. Тоолоороо ерөөсөө шал өөр бүтээгдэхүүн бол. Яа тоолоорын хоёр зорилго нь өөр байхгүй. Чи тоолоор болоод явчих юм бол тэгэл Улаанбаатар сүлжээ мүлжээ гэдэг чи өөр асуудал. Чиний энэ асуудал уул их зөв асуудал. Гэхдээ би энэ дээр нэмэх нь бол зөвхөн ингээд хэрэглээг харуулна гэдэг чинь өөрөө зөв. Одоо усны дээр гэж байна шүү дээ. Усны тоолооруудыг хөвчлэн яг карант нүдэнд харагдах хэсэг тавьж байгаа шүү дээ. Тэг хүний нүдэн дээр өнөөдөр чи хурдан эргэлдээд байхаар хүн чинь бас өөрөө ирэхгүй чи их юм зарцуулаад гэж бодож байгаа байхгүй. Яг тэрүүндээ адилхан санаа наадах шигдэж өгөх ёстой. Хэрэглээ нэгсээд юу өнгө нь өөрчлөгдөх юм уу яа тийм те. Хүнд их хэрэглээ хэрэглээд шүү гэдэг харуулдаг байх ёстой байхгүй. Зүгээр тоонос хүн чинь анзаарахгүй шүү дээ. Тэгэхээр их хэрэглээ юм залангуут л одоо өнгө тэр индикатор өнгө нь өөрчлөгдөх юм уу, хэлбэр нь харагдах юм уу тэр байдлаараа харуулдаг. Эсвэл гүйдэг юм уу тэр байдал руу шилжүүлээ. Тэгээ саяын санаанд нэмээд оруулаад аль болохоор нүдэнд харагдах хэсэгтээ нь харуулдаг те. Гэтэ яг одоо уртцагчнээ бол уртцагчээр харуулахаас өөр авах байдаг те. Тэр тал руу сайн хөгжүүлээ. Тэгэх юм бол нааш их чухал асуудал. За. Одоо хоёр бүтээл хоёр дээр тэнцэх гээд байна шүү дээ. Цаг хугацаа богинохон байгаад байна тийм ээ. Тэгэхээр энэ цаг хугацааг мэдэрч тэг бүтээлээ хөгжүүлэлтэн дээр бас ажиллаад бас энэ дээр ганцаараа өөрөө ингээд нухаад авахгүйгээр бас энэ чиглэлийн хүмүүсийн дэмжлэг оролцоо баг бүрдүүлэлтийн энэ төр дээр бас анхаарч ажиллахыг хүсэж байна. Яг энэ тоогоор харуулна гэдэг бол угаасаа хүнд ер нь бол их үр өгөөж өндөр байна гэж бодож байна. За. Ногоон гэрэл тийм ээ. Баяр хүргэе. Ногоон гэрлийн асуудал шийдсэн хоёр ногоон санаа маань дэмжигдээд тэнцээ гараад ирлээ. 3 ногоон гэрлээ. Энэхүү бүтээлийг санаа гаргахад тусалсан багийнхан болон найз нөхөдөө баярлалаа. Банк тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа.